Тэгээд миний хувьд юу хэлэх гээд энэ нөхөсрийг орчин буюу хүмүүсийн харьцаа хүнийг өөрчлөлт нөлөөлдөг гэж би түр ярьсан шүү дээ. Тэгээд сайн хүмүүсийг одоо жишээ нь Библийг уншаад Библийг итгээд зүгээр би ингээ мөрөөдөө суугаад байгаа ш тэрийг хэрэгжүүлж амьдрна гэдэг маань бол бас л өөрөө сайн хүний дүрд өөрчлөгдөж эхэлж гин гэсэн үг шүү дээ. Дүрд тоглох биш тэрэнд бүр өөрөө уусч орох хэрэгтэй. Жишээ нь би багадаа их мөрөөдөлтөй хөвгт байлаа да. Тэгээ мөрөөдлөө биелүүлэхэд бол урдаа их том зорилго тавьдаг. Зорилгоо биелүүлэхэд бол маш зоригтой байдаг. Зоригтой байхын тулд би бусдын өмнө их нээлттэй байж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг, бусдыг сонсож чаддаг, бусдыг бас ойлгож чаддаг. Тэгээд тийм байсан ч гэсэн л би амьдралдаа алдсан. Хүн бол алдааг бол олж харддаггүй, алдцсныхаа дараа л би алдчихлаа гэж боддог. Тэгэхээр зэрэг бол зүгээр сайн хүмүүс бол зөндөл байна л да. Одоо жишээ нь сүмийн удирдлагч гэдэг юм уу те одоо хүлээж авч байгаа, итгэж найдаж байгаа, дэмжиж байгаа энэ хүн чадна, энэ хүн өөрчлөгдөн, энэ хүн ханаас хайр гарна гэдэг шийдвэр гаргаад ингэж нэгдэг маань тэр хүнийг бүхлээр нь өөрчлөх том бөмбөлөг болчихж байгаа юм л да. Нэгсэндээ би нэг орчноосоо гарчиж байгаа байхгүй юу? Хүн итгэж гин гэдэг маань бол ондоо л да. Одоо яг үндэ нэг хэсэг бол намайг би 14 жил хорих ангид ял эдэлсэн юм л да. Дөрөв би ярьсан. Тэгээ 2008 оны 6 сард гарч ирэхэд бол надад итгэдэг хүн бол маш зөөхөн байсан. Нөгөө хүн шүү дээ. Нөгөө л ерөнхийлөгчтэй засгийн газартай холдож явсан нөхөр шүү дээ. Дээрээс нөгөө олон жил суудсан хүн шүү дээ гэдэг утгаараа болгоомжлох, цэрвэх тэндээсээ болж би өөрийгөө бас хаах тийм ээ. Өөрийгөө хаалттай хумигдмал байдалд орох тийм байдал бол байсан. Харин би Есүс Христос ертөнцийн эзэнд итгэсэн тэр итгэлээд хагаад би Христийн сүмийг миний гэр бүл гэж бодож ирээд би тэр гэр бүл би гишүүн болох тэр цаг мөчөөс эхлээд миний айдас нэрлэхүү ичимхий өөрийгөө ингээ хувааж байсан яана хүмүүс намайг ингэж бодож байгаа болов гэсэн тэр бүхэн тавигдчих эхэлсэн. Яг ажил төрөл амьдрал авах уу гэд бүх зүйл 13 гэж биш л дээ. Гэлээгт хүний амьдрал мартчихгүй аз жаргалтай байл гэр бүл гэдэг. Тэр гэр бүл бол манай итгэлийн гэр бүл. Тэгээ би итгэгч хүмүүс бол сайн хүмүүс юм а гэж би хэлэх гээд байна л да. Тэд нар хүнд итгэл дэмжлэгийг өгдөг. Тэгвэл тэр хүмүүст хүнд тэр шийдвэр гаргахад нөлөөлдөг. Тэгвэл яагаад итгэгч хүмүүс сайн гэхээр зэрэг итгэгч хүмүүсийн цаана байгаа бурхан маань өөрөө сайн учраас тэр итгэгч хүмүүсээр дамж үйлдэл хийлгээд тэр үйлдэл нь хүнд нөлөөлдөг юм байна л да. Хүн зүгээр би өөрийнхөө хайрыг хин нэгнийг хайрлах юм бол би заавал хариу нэгчээд байх л да. Гэхдээ би энэ Баатрыг хайрлаад байхад Баатар яагаад надад тэрийг өгсөнгүй гэж гэдэг юм. Гэхдээ Баатар яагаад надад ингэ хайрлаад зөрүүлж хайрлахгүй надад гэдэг юм. Харин би өөрийнхөө хайрыг зогсоогоод би зөвхөн бурхан намайг яаж хайрлсан тэр хайраа хариу нэхгүй хайрлах юм бол тэр хүний аяга дүүрээд хайраар дүүрээд цалгаад бэлгсэн хайр нь эргээд надад уурсдаг юм байна гэдгийг би олж харсан. Тийм учраас сайн хүмүүсийн нөлөө хүмүүсийг өөрсдөд хамгийн хүчтэй зүйлс болдог гэж бодож байна. За баярлалаа. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ер нь бидний бас ярилцах хугацаа маань ч гэсэн бас өндөр хэмжээнд төгсөж байна. Тэгээд дараагийн үзэгчийн хариултыг хамтдаа үзье. Бас нэвтрүүлэг үргэлжлүүлье. Муу зан чанар барагтай өөрчлөгдөхгүй. Хүнийхээ ухамсараас л болно. Ер нь төрөлхийн муу чанартай хүн бол ер нь өөрчлөгдөхгүй шүү. Төрөлхийн чанар, удмын чанар нөлөөлөд муу чанар нь өөрчлөгддөг юм ер нь. Тэгээд хэлж яана л да тийм ээ удмын бас төрөлхийн муу зан чанар өөрчлөгддөг вэ гэдэг. Тэгээд монголчуудын маань хувьд удам судар дээр маш их анхаарал тавьдаг. Энэ бол зөв тийм ээ. Тэгээд яг удам нь ямар юм бэ? Гэр бүл болохоос өмнө удам судрын судлаач гэж бидэнд бас зөвлөдөгчтэй настан хувьд маань. Тэгээд энэ үзэгчийн маань хувьд ч гэсэн хэлж байна. Тэгээд удмын болон төрөлхийн муу зан чанар ер нь хэцүүдээ л гэж байна тийм ээ. Хизээч нохоо мор үлдгүүтэй адилхан би хүн өөрчлөлтөнд итгэдэг байсан. Би уйлрал сар жил өөрчлөгддөгөөс биш хүн өөрчлөгддөг гэж боддог байсан. Харин миний амьдралын ирээдүй заавал өнгөрсөнтэйг адилхан байх албагүй. Өөрөөр хэлэх юм бол миний ирээдүй өнгөрсөн маань ирээдүйг захирахыг би хүсдэг. Тэгээ энэ цаг үеэс ахуулаад ертөнцийн эзний тэр ариун амьд үг миний зүрх сэтгэлд ороод ариун сүнсээр нам удирдахсан цаг үеэс эхлээд хүн өөрчлөгдөж юм байна гэж би итгэсэн. Энэ юм хэлж штэ. Төрөлхийн зан өөрчлөгдөхгүй дээ гэдээ баг эргэлзээд баг үгүйсгэж штэ итгэхгүй штэ тэр хүнд тийм ээ. Тэгтэл өнөөдөр тэгвэл алдаж онж авсан хүмүүс эргээд тэр амьдралдаа ямар их нээлт хийж гин эргээд тэр өөрийнхөө амьдралд хүмүүсийн амьдралд ямар их нээлт хийж гин хүмүүс ямар ч босон бодлол хийгээр дүүрэн байна шүү дээ тийм ээ. Заавал муу хүн гэхэрэл муу хүн байдгүй. Манай би амьд өгсөн юм гişүн. Тэгээд амьд өгсөнд би өөрөө бурханд итгэсэн. Бурхан миний амьдралд хийсэн гайхамшигтай зүйлсүүдийг би яг үнэн бодитоор нэрхэнд бол гэрчлэл хийх хэрэгтэй болсон. Тэгээд би итгэгчтэй болон шинээр өссөн хүмүүс миний итгэлийн гэрчлэл хийсэн. Тэр маань сүмийн манай вебсайт тавигдсан байдаг. Тэгээ энэгээр дамжуулж маш олон хүмүүсээс надад захидал тэгээ сайтаа дамжуулж хүсэлтүүд иржсэн л да. Тэгэхэд тэн дотор хүртэл за төрөлхийн худалчин бол худалчараа л байдаг гэдэг шиг тийм ээ. Тэгэл намайг бол тэгж хүлээж зөвшөөрж байсан хүмүүс байсан. Дэмждэг нөхөд эс дэмждэг хүмүүс, итгэж яхад эс итгэдэг хүмүүс бас байсан л да.
хүн өөрчлөлт юм аа. Тэгээд энийг тодруулж би өөрөөрөө жишээ авч хэлмээр байна. Би бол одоо хэдийгээр архит амиг хэрэгж үзээгүй ч гэсэн миний амьдралд бузар муу бүхэн байсан. Арх удуухан авиргүй ажилладаг байсан бол тамхи татдаг хүн хортой байдаг байсан бол худлаа ярьдаг хүн бусдын сэтгэлийг яаж шархлуулдаг байсан бол заллин мэхэлдэг хүмүүст итгэлгүй болгодог байсан бол тийм ээ. Өс сонзон байдаг байсан бол би бусдыг уучладаг байсан. Үзэн яддаг байсан бол би бусдыг хайрладаг байсан. Энэ их өөрчлөлт надад юу өгсөн юм бэ гэхээр зөвхөн би Библийг уншиж, Библиэд итгэж, Библийг хэрэгжүүлж, ертөнцийн сургаалуудыг дагаж, ертөнцийн амьд үг, амьд ариун сүнс миний зүрхсэлд орж ирснээр би өөрчлөгдсөн юм аа. Тэгэхээр энэ өөрчлөлт миний амьдралд төдийгүй маш олон хүмүүсийн амьдралд бас өшөө өөрчлөлтүүдийг хийн. Тэр хийх ажил Бурхны төлөвөнд байгаа. Миний амьдралд Бурхан өнөөдөр болон ирээдүйд ч бас алдаршна гэдэгт би итгэдэг. Тэр цагт энэ эмгтэй ч гэсэн энэ үгээ бас буцаах бах, энэ үгийнхэн төлөө Бурхны өмнө гэмших бах гэдэгт би итгэж байна. Тэгээд хүн өөрчлөлт юм аа гэж хэлмээр байна. Нэвтрүүлэг маань ер нь өндөрлөх гэж байна. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд бид нар яг энэ сэдвээ дүгнэдэг. Тэгээ би таны дүгнэлтийг сонсъё. Өөрчлөлтгүй. Энэ тэндээс ойр орчны хүмүүсийн сайнуулах хэрэгтэй. Боломжтой л гэж боддог даа би. Би засраа энээс салъя гэсэн тохиолдолд бол салах байх гэж би боддог. Хүний дотоод оюун санаа их сайхан л болох байх гэж би бодож явдаг. Муу зуршил нь арай дээрдэх юм болоо даа л гэж бодож байна. Барагтай өөрчлөгдөхгүй. Тэгэхээр зэрэг би тэр шашин, энэ Будда, энэ Мухаммад, энэ Христ гэж ярихаас илүүтэйгээр ертөнцид ганц л үнэн байдаг. Тэр үнэн өөрөө амьд. Оршихуй учраас би энэ үндэл суурилж ярих дуртай. Тэгээд миний амьдралыг ямар ч гэсэн цаасан дээр зурсан, мотор зурсан, шавраар зурсан, төмөрөөр зутгасан Бурхан өөрчлөөгүй. Би энийг өөрчлөн найдна, миний амьдралыг өөрчлөн намайг баян чинээвлэн, сайхан амьдруулна гэж их бодож чинээл одоо нэр төр хөөцөлдөж ямар юм бодож зөвхөн өөрийнхөө хэрэгшгээ бодож явах хэрэгтэй. Яг л энэ хиймэл юмнуудад би хоосон мөрөж ирсэн. Энэ бүхнийг би өөрийнхөө миний амьдралыг аз жаргал гэж би бодож явдаг гэсэн. Өөрөөр хэлбэл миний амьдралыг аз жаргал зөвхөн нэр төр, сайхан мэржил, сайхан ажил, мөнгөтэй баян байх, санаа зовхон амьдрах гэж боддог гэсэн. Харин одоо миний амьдралын аз жаргал байр нь өөрчлөгдсөн гэсэн. Өөрөөр хэлбэл би хийж чаддаг байсан зүйлээ хийж чадхавж, хийж чаддгүй зүйлээ хийж чаддаг болсон гэсэн. Би Есүс Христэд итгэсэн миний амьдралын жинхэнэ аз жаргал бол би үхэх ялтай байсан тэр цагт чөлөөлөгдөж Есүс Христийн цусаар би өнөөдөр аврагдсан. Миний амьдрал хамгийн том аз жаргал. Би өнөөдөр Бурханыг хүүхэд болсон, би Бурханд өөрчлөгдсөн. Үхлийн дараах амьдралд би Бурхантай үргэлж хамтаа болно. Тэгэхээр зэрэг энэ өөрчлөлт гэдэг маань энэ л миний амьдралыг үндсээр нь өөрчилсөн учраас сүнсийн маань амьдралын маань суурьаар нь өөрчилсөн учраас миний зан чанар төлөвшил бас өөрчлөгдөх ёстой. Иохан номын 17:17-нд тэднийг ариусгаач гэж Есүс Христ эзэн маань гуйн залбирч ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үнэн л бидрийг өөрчилдөг, өөр юу ч өөрчилдөггүй. Яг хүмүүсээс нөлөө авч өөрчлөгдөж болно л доо. Хин нэгний өөрчлөгдсөн амьдралаас юм уу, хин нэгний сургаал номлоос юм уу, хин нэгний лекцээс юм уу. Энэ бүх бол зөв хийсвэр юм уу, хиймэл өөрчлөлт гэж би бодож байна. Хизээ нэгэн цагт тесрэн. Харин хизээ нэгэн цагт тесрэхгүй үндсээр нь бүр суурьаар нь өөрчлөл ертөнцийн эзний амьд үг юм аа гэж би бодог хэлмээр. Тэгэхээр зэрэг өнөөдрийн нэвтрүүлгийг үзсэн үзэгч таавганд хүн бол өөрчлөгддөг юм аа. Гэхдээ хүнийг өөрчлөх хүч нь бол та өөрөө юм уу, хин нэгэн хүн биш. Хин нэгний хүний уран цэцэг бол биш. Хин нэг хүн шилдэг лектор биш. Харин зөвхөн хүнийг өөрчлөх тойл бол ариун Библи буюу Бурхны амьд үг юм аа. Тийм учраас таныг өөрчлөх амьдралын хамгийн зөв хөтч нь бол хүн биш, ертөнцийн эзэн юм аа гэж таахад хэлмээр байна. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлэг маань ер нь өндөрлөх гэж байна. Тэгээ нэг ийм үг байдаг. Сүйдрэгүүд зураг амьгүй байдгийн адил алдаж үзээгүй хүн амьдралын өнгийг мэдэрдэггүй гэх тийм ээ. Тэгэхээр бас амьдралын хар бараан, сайн сайхан бүгдийг л амсч явж байгаа таны хувьд бас алдах гэж байгаа эсвэл алдаж эндсэн хэн нэгнийг босгон байгуулах нэгэн том хүч болох байхаа гэдэгт миний хувьд итгэж байна. Тэгээ таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. За нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин Амьд үг Христийн чуулганы итгэгч ганц ух байлаа. За эх 7 хоног тантай эргээд уулзъя. Та өөрийнхөө санал бодлыг нэвтрүүлгийн доогуур гарч байгаа имэйл хаяг болон утсаар бидэнд илгээгээрэй. За энэ нэвтрүүлгийг маань бас эхнээс нь дуустал үзхийг хүсвэл Eagle телевизийн вебсайтаар зочлоорой. Баяртай.